Сайн уу? Яндан байна. Би өмнөх 2 бичлэгээ оруулсан шүү дээ. Яг боолын гэрээ гэдэг гарчигтай нэг тийм жоохон зөрөгтэй гарчигтай оруулсан тийм үү? Ерөнхийлөгчийн тэтгэлийн талаар оруулсан. Тэр хоёрын сэдвэн жоохон өөрөө хэрүүл маргаантай сэдв биш таарсан. Controversial буюу хэрүүл маргаантай. За тэр хоёрын дор мэдээж надад санал зөрөлдсөн хүмүүс байсан учраас тэд нар мэдээж комент бичсэн. За ямар шүү комент ихэнх нь байсан бэ гэсэн чинь би бүр ямар тач нэгээс олон за бараг 5 6 7 хэд ч байсан мэдгүй комент харсан. Тэд нар юу гэсэн бэ гэхээр өндөр эготой юм бэ. Тэнгэрт хатцсан эготой юм бэ. Энэ өндөр эгоноос унаад үхчүү гэсэн утгатай комментууд маш олон байсан. За тэгээ би бодлоо л доо. Эго гэж зүгээр яг их занг хилээд байгаа юм уу? Эсвэл яг өөр утга байгаад байна уу? Энэ хүмүүс яг миний мэдэхгүй зүйлийг миний талаас олоод харчихвуу гэдэг бодол орж ирсэн аахгүй. Тэгэхээр энэ бичлэгэн дээр эго гэж яг юу болохыг за үе үеийн философичд юу гэж бодож ирсэн, бүр шашин хүртэл юу гэж бодож ирсэн гэдгийг сурч авцгаая заяа. Хамгийн эхлээд буддизм буюу буддын шашны эго гэдэг зүйл байгаа. За буддын шашинд бол яг будда гэдэг хүн чинь өөрөө гэгэрсэн хүн байгаад байгаа шүү дээ. Яг ямар ч тийм илүү дутуу зам байхгүй тийм хүн байгаад байгаа тийм үү. За мэдээж үнэхээр муухай ярьж ивэл уучлаарай, санал зөрөлдөж магадгүй. Тэрийг комент хэсэгт бичээрэй. Би яг харилцах гэж үзэн шүү заяа. За тийм учраас би яг сайн ярьж чадахгүй шүү. Уучлаарай. Яг үнэхээр мундаг ярьж чадахгүй. За буддизмын эго гэдэг зүйл нь өөрөө би гэдэг зүйлийг тодорхойлоод байгаа байхгүй юу. За будда гэдэг хүн өөрөө юу гэж номлодог байсан бэ гэхээр эго гэдэг зүйл чинь би гэдэг зүйлийг тодорхойлдог юм аа. За яг үнэхээр ийм тогтцсон, тодорхойлогдсон би гэдэг зүйлийг тодорхойлдог. Энэ нь яагаад буруу вэ гэж номлодог байсан бэ гэхээр буддизмын хувьд за яг ертөнц гэдэг чинь өөрөө нэг юм тардсан, замбраагүй, бутарцсан нэг юм тогтмол зүй тогтол бараг л байхгүй бодит байдал байгаа байхгүй юу. Энэ бодит байдлын бид нар нэгэн хэсэг байж иж би гэдэг зүйл дээр анхаарат ээж болохгүй гэж номлодог байсан байгаа. Түүнээсээ салахын тулд яг бясалгадаг байсан байгаа, бусдыг хайрладаг, хүндэтгдэг байсан байгаа юм. За яг бодоод үзэхгүй автобусанд явж илаа те. Нэг хүн чамд дургуйч үргэлээ, уурч үргэлээ, юу гэдэг чинь чамд төвөг удлаа. Тэнгүүд чи дотроо бодож магадгүй штэ. Энэ хүн яг яагаад надад төвөг удаад байна гэд бодож магадгүй. Наадах чинь гэх юм бол яг чиний эго, за энэ буддизмын үед штэ. Чиний эго өөрийн төсөөллийн би гэдэг энэ эзэмшлээ хамгаалаад байна гэсэн үг байхгүй юу. За дараагаар нь барууны улсуудад буюу western газруудад эго гэж яг юу исэн бэ гэдгийг яриа заяа. За эртэр үед мэдээж олон философч хүмүүс байсан штэ. Гүн ухаантан гэж бид нар ярьдаг. Тим хүмүүс маань эго гэдэг зүйлийг би өөрсдийнхоороо тодорхойлж ирсэн байгаа юм. За чи эго ингэж бодож байгаа юм уу те? Би ингэж бодож байна. Гэх маягаар явдаг байсан байгаа юм. За хамгийн эхлээд заавал би энэ чи зэжилж чадахгүй байна. За эхлээд Плато байгаа заяа. Плато юу гэж эгог үздэг байсан бэ гэхээр за хамгийн эхлээд нэг юм үндсэн контекст маягаар онол гаргаж ирж байгаа юм. За нэг тийм ухаан бодол гаргаж ирж байгаа юм. За тэр нь юу байсан бэ гэхээр tripartite soul гэдэг нэртэй зүйл байсан. За тэрэнд нь ямар 3 зүйл байсан бэ гэх юм бол штэ. Хамгийн эхлээд шалтгаан буюу reason. Хоёрдугаарт сүнс буюу spirit. За гуравдугаарт нь гэх юм бол appetite гэж байсан. Appetite гэдэг нь танд гайхчих магадгүй. Аппетит гэдэг чинь одоо хоол идэх дор өсөлөөстэй гэж бодож магадгүй. Гэхдээ appetite гэдэг үгэнд өөр нэг утга байдаг маань яг ямар нэгэн зүйлийг шунаж хүсэх, таалах, дурлах гэсэн утгатай үг байхгүй юу? Ерөнхийдөө нэг зүйл чамд маш их таалагдчихвэл энэ бол appetite гэж үздэг байгаа юм. За харин Платогийн хувьд эго юу гэсэн бэ гэхээр энэ 3 зүйлийн тэнцвэртэй байдлыг л эго гэдсэн байгаа байхгүй юу? Одоо ямар нэгэн хүмүүс за хүнд ч байлаа гэсэн энэ 3 зүйл өөрөө тийм ээ шалтгаан, сүнс, appetite гэдэг 3 зүйл тэнцүү хэмжээгээр байна гэж байхгүй шүү дээ. Энэ 3 хэмжээ, энэ 3 зүйл хүн болгонд өөрөөр хэмжээтэй байсан ба тэдгээр нь тэнцвэрт оршиж байгаа юм бол тэр маань эго юм а гэж Плато үздэг байсан байгаа байхгүй юу. Дараагаар нь Descartes байгаа зав. Энэ хүн чинь өөрөө яг нэг I think therefore I am гэдэг алдартай мөрийг чинь гаргасан хүн шүү дээ. За түүний хувьд эго гэж юу байсан бэ гэх юм бол хамгийн эхлээд тэрээр хүн ухамсартай бодож байгаа байдал нь өөрөө яг бүхэл бүтцийн бүхэл бодит байдлын үндэс суурь юм а гэж тодорхойлсон байгаа байхгүй. Тэгэхээр түүний хувьд эго гэдэг зүйл маань өөрөө бодож байгаа ухамсартай би юм а гэж тодорхойлсон байгаа байхгүй. Зүгээр л яг би өөрөө эго юм а. Миний бодож байгаа ухамсартай байдал нь эго юм а гэж тодорхойлсон байгаа юм. Descartes. Дараагаар нь Nietzsche байгаа заяа. За яг нэрийг нь сайн яаж дуудахаа сайн мэдэхгүй байна. Уушлаар яг Nietzsche гэж дуудаад Nietzsche. За тэгж дуудаад байна.
За энэ хүн маань өөрөө жоохон асуудалтай байсан зүйл нь problematic байсан зүйл нь өөрөө эго гэх зүйлийг маш шүмжилж исэн. Яг маш шүмжлэлтэй хандж исэн. Яагаад гэх юм бол за эго гэдэг зүйл нь би юм байна гэд хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй юу? Гэхдээ түүний хувьд яг санал зөрчилсөн зүйл нь юу байсан бэ гэхээр би гэдэг зүйл чинь өөрөө маш тогтворгүй зүйлээ. Хүн болгон арцнаал байна гэж байхгүй. Хүн болгоны бодол, мэдрэмж, сэтгэгдлүүд ингээд нэгэн тогтвортой байна гэж байхгүй. Маш ийм бүр ингээд савлсан байдгаа гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэр нь ч мэдээж үнэн шүү дээ нэг талаас нь харахад тийм ээ. За тэнгуүтээ эго гэдэг зүйл нь би юм болвол энэ би гэдэг зүйл чинь өөрөө тэр тогтворгүй савлсан байдлаараа шашин, зан үйл, бодол сэтгэгдэлгээд чамайг нуун дарагдуулах зүйл юм аа гэж тодорхойлсон байгаа байхгүй юу? Яг чи өөрөө савлгаатай, тогтвортой биш учраас эго гэдэг зүйл чи юм болвол эго гэдэг зүйл чинь өөрөө ийм арцнаал бус тогтворгүй зүйл юм байна гэж тодорхойлсон гэж би ойлгосон. Яг миний уншсанаар бол яг тэгж би ойлгосон. Мэдээж та бүхэн арай өөрөөр ойлгосон. Эсвэл би буруу ойлгосон байвал комент сект бичээд өгөөрэй. Би пин хийгээд бусад хүмүүст бас харуулж болно шүү дээ, тий. За дараагаар нь Freud гэдэг хүн байгаа. За Freud гэдэг хүнийг та нар маш сайн санаж байгаа бах, тий. Sigmund Freud гэж хүн байдаг шүү дээ. Энэ хүнээс амар сонирхолтой зүйл гарч ирэн заяа. Юу гэсэн бэ гэхээр Платотой нэлээд төстэй утга гарч ирсэн юм шиг санагдсан. За би яг нэг үг үндсээр нь судлаагүй учраас яг жоохон яг энэ хүний шав байсан юм уу? Энэ хүмүүс хоорондоо ямар холбоотой байсан гэдгийг ерөөсөө мэдэхгүй шүү. За уучлаарай, яг та хүсэж ивэл тэрэн дээр өөр бичлэг гэж болно. Гэхдээ энэ бол яг эгоны талаар бичлэг учраас тийм шүү гэж хэлж байгаа шүү. За Фройдын хувьд болохоор нэг сонирхолтой гурван зүйл гарч ирсэн. Ид, суперэго, эго гэдэг гурван зүйл гарч ирсэн аахгүй. За энэ гурван маань за яндаа юу хуцаа солиороод байна гэж чи бодож магадгүй тайлбарлаад өгье байж. За ид гэдэг маань хамгийн эхлээд байна штэ. Хүний дур хүсэл, инстинкт буюу зүн совь юм а гэж гарч ирж байгаа байхгүй юу. Дараагаар нь суперэго гэдэг зүйл нь дүрм журам, ёс зүй, чиний тууштай байдал юм а гэж тодорхойлж байгаа юм. За хүнээр ингээд за бүр амархан болгоод хүнээр төсөөлье заяа. Хүнээр төсөөлөх юм бол эд нь өөрөө нэг юм жоохон хүүхэд байгаа байхгүй юу. Яг нэг юм жоохон хүүхэд яадаг вүлээ те бүр ингээд харсан бүх юмдаа хурж үзэх гээл бүр ингээд нэг юм ямар ч нууж хаах зүйл байхгүй бол хүссэн зүйлээ хийгээд явах хүсэлтэй байдаг. Тийм үү яг ингээл цонх байлаа гэж цонхонд хүрээл бүр долоож үзээл бүр ингээл бодож сансан бүх юмаа хийгээд явдаг. Жохон хөвгт тийм үү. Харин супер эгог нь хүнтэй зөвлөх юм бол нэг юм хатуу багш байгаа байхгүй юу. Үгүй чи ингэж явах хэвээр, чи энэ дүрм журмыг даах хэвээр, чи энэ ёс зүйг даах ёстой гэдэг ийм бүр маш ийм хатуу зүйл байгаад байгаа байхгүй. Харин Фройдын хувьд шүү дээ эго гэдэг зүйл нь энэ хоёрыг дунд нь балансжуулж байдаг ийм голын зураас маягийн зүйл байгаа байхгүй юу. За одоо жишээлбэл би өөр дээр жишээ авъя заяа. Би өглөө болгон өглөө эрт хичээлтэй үедээ би 5 цагт босдог. Арай гайгүй хичээлтэй үедээ 6 цагт босдог. За энэ яг үнэн шүү заяа. Зүгээр яг энэ дээр жишээ авчи. Тэнгүүд би 5 цагт мэдээж ингэ сэрүүлэг тавьсан байгаа юм. 5-6 хүртэл сэрүүлэг тавьчихдаг. Би бараг сэрч чаддаггүй учраас. Тэнгүүд 5-аас сэрүүлэг дуурлаа гэхэд би ингээд унтмаар байна штэ 5 минут те ингээд 5 минут гэж би бол унтаал баймаар байна. Энэ бол миний ид юм а. Миний ид яг ингээд унтчихаа чи гоё байна штэ яг үнэхээр тухтай байна штэ чиний ор гоё байна гэд шивнээд байгаа. Ерөнхийдөө баруун мөрөн дээр байгаа чөтгөртэй төсөөлөж болох байхгүй юу? Яг чи унтчаачтай гоё байна штэ одоо босож яг яах юм мөрөөдөл зүүдлэл байж ий л та гэд байгаа нь өөрөө ид. Харин нөгөө талаас яг шивнэж байгаа штэ миний тархины нөгөө тал дээр яг зүүн мөрөн дээр байгаа сахиус мэнэрч их юм уу те. Үгүй хоёлаа босох хэвээр яндаа. Хоёлаа босоод өнөөдөр хичээлээ сайн хийгээд ирээдүгөө илүү сайхан болгохын тулд бусад бас туслахын тулд хоёлаа өнөөдөр дахиад нэг удаа эрт босох ёстой. Чи яг одоо босох ёстой, нүур гараа угаах ёстой, дасгалаа хийх ёстой, хичээлээ хийх ёстой, хичээлдээ явах ёстой. Энэ бүгдийг сануулж байгаа ингээд чи ингэх ёстой, тэгэх ёстой. Энэ дүрм журм гэд байгаа чинь өөрөө супер эго нэг байгаа байхгүй юу? Харин энэ хоёрыг би яг ингээ алиг нь дахаа мэдэхгүй болчиход байна те. За тэнгууд надад нэг юм голын зураас хэрэг болно штэ. Тэр голын зураасаар балансчиж гарч ирж байгаа, тэнцвэржүүлж байгаа нэг зүйл нь эго юм а гэж Фройд үзсэн байгаа байхгүй. Тэгэхээр за миний хувьд авах юм бол би мэдээж яг 5 цаг сэрүүлэг дуурайж шууд босчдоггүй. Гэхдээ би сэрүүлгүүднүүдээ бүгдийг нь дуустал унтаад байдаггүй. Би яг одоо 2 юм уу 3 сэрүүлэг дуурсны дараа босдог. За юу ихэнхдээ. Тэнгүүд тэр бол миний хувьд баланс нь болоод байгаа байхгүй. Яг 2 3 удаа ингээ миний ид хэлж штэ надаа. За ёндоо унтчихаа, ор тухтай гоё байна, өстой гоё байна, үнэхээр сайхан байна, зүудлэл байж гэд би тэрийг дагаад 2 3 удаа ингээд унтлаа сэрүүлгээ дараад. Тэнгүүд миний супер эго хилээд байгаа байхгүй нөгөө талаас. Үгүй ёндоо хоёлоо босох хэвээр, хоёлоо хичээлдээ явах хэвээр, хоёлаа ирээдүгөө сайхан болгох хэвээр, бусадаа туслах хэвээр. Тэнгүүд тэрийг би яг идээ сонсож байжгаад супер эгогоо сонсож хэлж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ хоёрын голоор нь ингээд бариад явангууд яг нэг юм зүйл гарч иж байгааз голын зүйл яг
2 3 удаас эрүүлгээ сонсож байгаад босдог гэдэг чинь өөрөө голынх нь тэнцвэр байгаа даа байхгүй юу. Энэ маань Фройдийн хувьд эго буюу тэнцвэр юм а гэж хэлсэн байгаа байхгүй юу. Ид суперэго хоёрыг тэнцвэржүүлж байдаг зүйл нь эго юм а гэж Фройд яг энгинд хэлсэн байгаа юм саяны тайлбарласанчлаа. За, ийм байла. Фройд хамгийн сонирхолтой байсан байх шүү чинь те. Одоо тэгвэл нэг сонирхолтой зүйл нь орчин үеийн эго, орчин үеийн тодорхойлолт буюу psychoanalysis байгаа. За, энэ дээр эгог юу гэж үздэг болсон бэ гэхээр чиний өөрийгөө үзэх үзэл гэж ихэвчлэн гарч ирж байгаа юм. За, энэ дээр гэх юм бол чи өөрийгөө үзэх үзлээ хэрхэн хамгаалдгийг, хэр илүү бахархлыг тэнцээ наадгийг гэдэг зүйлс энэ ч гарч ирдэг. За, жишээлбэл орчин үеийн эгоны тодорхойлолтоор 3 зүйл байгаа байхгүй юу? Эрүүл эго, inflated буюу хийсвэрлсэн эго, тэнгуүтээ сул дорой эго гэж 3 зүйл гарч ирж байгаа юм. Энэ 3 нь юу гэх юм бол эрүүл эго нь бол за өөртөө итгэж байгаа байдал, өөртөө итгэж байгаа өөрийгөө хүндэлж байгаа байдал гэх мэтчлэн. За харин inflated буюу хийсвэрлсэн эго гэдэг зүйл нь өөрөө ёстой ч нөгөө нэг их занч нь байгаа юм. Тэнгуүтээ өөрийгөө өмөрөх хандлага байдаг. За дараагаар нь сул дорой эго гэх юм бол ёстой ч нөгөө insecure гэж бид нар ярьдаг шүү дээ. Нэг тийм эмзэг бүх юм өөр дөр ингээл эмзэгэр хүлээж аваад ёо ёстой би имж муухай юмтай, тэмч царай муутай гэж яриад идэг штэ. Тэд нар ч нэг байгаа юм. Тэгэд өмнөх бичлэгэн дээр маань өмнөх 2 бичлэгэн дээр маань хүмүүс намайг эготой гэж дуудсан гэж хэлсэн штэ. Тэрэн дээр яг яагаад тэгж дуудаадсан бэ гэхээр намайг яг inflated эготой юм гэд орчин үеийн энэ эго гэдэг тодорхойлолтоос чи inflated эготой шүү гэж хэлээд байсан гэсэн үг байгаа байхгүй юу? Чи их цантай шүү, чи өөрийгөө өмөрөх хандлагатай шүү гэдэг зүйлийг надад хэлэх гээд байсан. Гэхдээ чи эготой гэдэг ангууд эн чинь маш олон утга авцалтай байгаа тийм үү. Тийм учраас аль нь юм бэ гэдгийг сайн тэр хүмүүс өөрсдөө гаргаж ирэхээсээ алдцсан гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр бичлэг маань иймэрхүү байлаа. Яг энэ түрээд өндөрлж байна. За мэдээж би бүх зүйлийг төгс ойлгоно гэж байхгүй учраас яг алдсан, онсон, буруу ойлгосон зүйлс байвал мэдээж доор бичээд өгөөрэй. Би бол маш баярлалаа шүү. За энэ сэдв намайг яг амар сонирхол татдаг болохоор чи энд алдсан байх шүү. Энэ юм байсан шүү гэж тайлбарлаад бичих юм бол би бүр амар баярлалаа шүү заяа. Тийм. Тэгээд дараа нь гадуур явж байхдаа хүмүүс ингээд эго гэдэг үгийг хамаа намаагүй ашиглаад өстой чи эготой гэлээвэл эсвэл бол чи өөрөө хүмүүсийг эготой гэд дуудахаас өмнө бодоорой заяа. Яг аль эгоны зүгээр л яг би гэдэг зүйлийг хэлээд байгаа мó эсвэл орчин үеийн тодорхойлолтын inflated ego хэлээд байгаа мó тэрийгээ сайн тодорхойлж гаргаж ирэхгүй болвол чи яг мэдээж мэдлэг дутуугаал хүмүүст гайхуулна гэсэн үг шүү дээ тийм ээ. За бичлэг нь юм байла. Баяртай. Хичээлээ сайн гараа за.